Эмэгтэй хүмүүст ялангуяа ээж хүмүүст элбэг тохиолддог яг энэ өвчний талаар хүн болгоо яг дэлгэж ярьж чаддаггүй шүү дээ. Миний хувьд болохоор өнөөдөр яг мэс засалтаа орох гээд Солонгост Сөүл хотод байдаг Trinity гэдэг эмэгтэйчүүдийн эмнэлэг дээр ирсэн байгаа. Тэгээд миний хувьд болохоор 3 удаа өөрөөрөө ойрхон төрсэн болохоор өтрээний булчин бас нэлээд суларсан гэж эмч хэлсэн учраас өтрээний булчин нарийсгах мэс засал, тэгээд давсаас ойлгох мэс засал гэдэг энэ хоёр мэс заслыг хамтд нь хийлгсэн баггүй юу. За тэгээд мэс засал нь болохоор нийт 1 цаг гарan гэртээ болсон юм шүү гэлээ. Би болохоор унтаас ирсэн чинь бүх юм дууссан байсан. Ерөнхийдөө 4-6 7 хоногийн хугацаанд хөөрхөн жижигэн гам барих хэрэгтэй юм байна лээ. Мэс заслын дараа 0 ороод бие засахад бол ямар ч асуудал байгаагүй. Тэгээд шээс цад гаралт гэдэг өвчин ер нь яг ингээд өвдөхгүй хэрнээ нас явах тусам улам архагшаад одоо зөвхөн найтай ханиах үед л шээс тусгамдаг байсан бол зүгээр өөрийн мэдлэгөө ингээд асгардаг ч юм уу тийм хэцүү байдалд хүрдэг гэдгийг бол юмч хэлжсэн. Тэгээ тийм болохоор аль болох залуу дээрээ хэлэх нь зөв шүү гэж сануулж байсан. Тэгээ ямар ч тач миний хувьд нөхөртөөгөө хамтдаа ингээд нэг том асуудлаа даваад гарсан байгаа.